аюултай. Шашин улс төртэй холбоотой болохоор их аюултай юм төрөгдөг. Нэг зүйлийг бүр нинүг одоо би өвгөрсөн хүн одоо яах вэ? Залуу улсууд мэддэг гэж би хэлье гэж бодож байна. Шарын шашин гэдэг юм хаанаас орж ирв? Буддизм. Бид буддизм гэд нэрлээд байгаа юм. Гэхдээ Монгол бол яг цэвэр буддийн орн гэхэд бас хэцүү. Одоо төвдөлчилсэн буддийн шарын шашин Монголд дэлгэрсэн. Тэр бол дэлгэрээд ерөөс удаагүй. Ерөөс 16 дугаар зуун. 300 жил. Тэгээд Манжин хаан бол яг гол ухаантай хүн байсан болтой байгаа юм. Тэр бол төвдөд дөнгөд дэлгэрж эхэлж байсан шарын шашин. Одоо энэ ламаизм гэдэг ламын шашны толгойг 5 дугаар далаалмын мөгдөн дурж аваачаад тэгээд тэнд бол энэ шарын шашныг бол одоо Монголд дэлгэрүүлэх ийм одоо бодлогыг эхэлсэн. Өнөө дайнч байлдаанч нэг сүсэг хөшрөлгөөнө Чингисийн цэргүүдийн удмын монголчуудад бүгдийн шарын шашинд эрхтэйчүүд нь бараг одоо толгой дараалан шахуу оруулаад горхоо шавж алж болохгүй, ерөөс ам дасалж болохгүй тийм бүр нэг талаар их одоо хүмүүнлэг юм маяг. Нөгөө талаар монголчуудыг ерөөс ямар ч эсэргүүцэл, тэмцэлд оролцох болцоогүй болгоод зөрчилттэй ийм юм. Нэг талаар шашингүй байж болохгүй, шашин шүтлэг сайхан Дамбалдан хийхин оронд мөргөж явсан дээр байл байх. Гэхдээ нөгөө талаар одоо лам хүн бол ихнэр хөвгт гэрүүл болж болохгүй. Тэгээд Монгол хүний доочин эрс цөөрөө өвчин зовлон халдвар төвчин гэсээ гаднаас орж ирсэн юм бүгдийг ер нь нэлээд тийм шүүмжлэнгөө хандах хэрэгтэй байгаа юм л да ер нь. Тэгээ Манжин хаан бол шарын шашныг Монголд бол манччууд дэлгэрүүлсэн. Түүхийн яриу бол надад нүгэл болох болдог бидээ болоосоо гэж. Энэ бол үнэн байдал. Энийг түүхэн ухаанаар зүгээр нь өнгөцсөн одоо шашил ихтэй зэрэг сайхан гээ бүгд шашин гэдэг чинь их олон янз байна. Тэгээ энэ л одоо дэлхийн бүх шашин ганц одоо энэ буддийн шашин биш. Одоо энэ лалын шашин гэж хардаа таамаг шашны өмнөөс ямар шүү одоо айтер бодлого явуулж байна. Тэр шашныг буруугаар ашиглах, буруугаар хэрэглэх юм бол маш аюултай одоо